Дэлхийгээр нэг тархан суусан хөдөлмөрч олон монголчуудаа шинжилгээ ухаан танин мэдхүйн од мөндөр суугийн хамт олонны зүгээс эрүүл энхийг хүсэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг та NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 хост төлгөөнөөр хүлээн авч байна. Студид Join Me цэгмэний захирал цомирлог болон хөтлөх зандаа миний бий байна. Нэвтрүүлгийг аялах боломжийг хүн бүр дөрөтэй Join Me цэгмэн болон хялбар хуримтлал үйлчлэгээ танилцуулж байгаа Бодлоо хөгжлийн банк ивент тэтгэж. За өдрийн мэнд самаа. Өдрийн мэнд. За дэлхийн өнцөг болон бүрт оршуулгын ёслолыг тийм өөрмөц зарим тохиолдолд хачиргалтай бүр зарим тохиолдолд бүр жигшмээр байдлаар ч тэмдэглэдэг те. Их сонь уламжлалдаг. Бид нар одоо нийтээрээ ер нь их гайгүй нэг хэв маяг руу орчлоо л да. Тэрнээс чинь жижиг овог аймагт бүр гачаач юм байгаа хөт те. Байсаар байгаа юм байна лээ те. За эдгээр ёс заншлын тухайн ард түмний соёл, итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзлийг тэр илтгэхээс гадна амьдрал болон тэр үхлийн талаарх ойлголтыг яг хэрхэн тэр арт түмэн хүлээн авч байгаас их шалтгаалаа да. За тэгэхээр Амазоны Вари омгийнхны нэг одоо тэр гашуудл оршуулгыг ярэ. Амазоны ширэнгэд бол ер нь тун цөөхөн амтай хит овог аймаг байдаг. Бүр ялангуяа эрдэмтэд хүртэл одоо баг очиж судлахыг хориглож одоо. Учир нь гэвэл тэр эрдэмтэн байна ямар нэгэн одоо нэг вирусын дархлаатай байгаа шүү дээ. Нэг вакцин хийлгэсэн ч юм уу. Гэтэл нөгөө нөхөр чинь очиод тэр омгийнхан дээр очиод нэг найтайхад тэр омг тэр чигээр нөгөө сүрч алга болно шүү дээ. Тэр дархлааг. Тийм учраас нөгөө тийм овог аймагуд судлагдаагүй овог аймагуд одоо хүртэл байгаа да. Тэднэрт их хачаа чинь заншлаа байгаа тийм. Харин тийм. За тэгэхээр тэр Амазоны ширэнгэд ингээд Вари гэдэг омог байгаа. Өнөөдөр тэдний тоо нэг 2000 хүрэхтэй үгүйтэй л тэмцөөхөн. Энэ омог нь орчин үеийн соёлын гэрэлтэй бүр хамгийн сүүл холбогдсон. Энэ нь ердөө 1960-ад онд буюу саяхан бос үйл явдал. Саяхан биш үү? Нутгийн омог гадныхантай холбогдсосноор тэдний гайхмаар оршуулгын заншлыг мэдж авсан ба. Тэд яадаг гэхээр нас барсан хамаатнуудаа иддэг. Яана. Нас барсан хүний. Ингээд бид нар сонсоход энэ чинь маш аимшигтай зүйл. Гэтээ тэр омгийнханд бол учир шалтгаан байгаа шүү дээ. Вари омогт болохоор хин нэг нь нас барахад түүний гэр бүл төр садан цуглараад талигачин гэр болон бүх эд хөрөнгийн шатаад юм байна. Манайхтай төстэй байна. Тий. Тэгээ түүний нэрийг дахин хэлхийг зээрлдэг. Талигач гэдэг юм хана шүү дээ, тий. Нас барсан хүний цогцыг 3 өдөр байлгасны дараа нь бусад хамаатнууд түнд хүндэтгэл үзүүлээд тэгээд биенээс нь огтлж аваа шарж иддэг. Гэхдээ үүнд цусны төрлийн хамаатнууд харин оролцохгүй. Харин нөгөө талаас нь буюу худ ураг, холын хамаатнууд нь идэж харин жинхэнэ төр садангууд нь зөвхөн тэрийг нь ажиглаж судаг гинэ. Энэ зан үйл нь гашуудлыг хөнгөвчлөх, нас барсан хүний тухай дурсамжийг үгүй хийх зорилготой гэж. Тэдний хувьд хайртай хүнээ чихтэй хөрсөнд язарч муутахаар орхих нь бидний хувьд каннибализм шиг тэдэнд сонсогддог гинэ. Их жигшүүртэй хэрэг гэж. Жигшмээр мохоодлоо. Бид болохоор ингээд газар оршуулцдаг тийм үү? Яг тэрийг болохоор эдний овгийнхан хүн төрлөختөнд тэгдэг гэхээр яас муухай ингэдэг. Ямар муухай яа. Бид нар болохоор хорхоо шавжны донд хийнэ шүү дээ. Тий. Бид нар болохоор тэр эдхийг нь болохоор каннибализм болчиход байна шүү дээ. Муухай гэд. Тэд нар болохоор үгүй эн чинь зүгээр шүү дээ гэдэг байгаа юм. Тэгсэн Америкийн судлаач Бетси Конклин гэдэг нөхөр 18 сарын турш Вари омгийн дунд амьдарч ирсэн байна. Тэгээд энэ өөрийн гашуудлыг залхих үе Амазоны соёл дахь өрөвч нинжин каннибализм гэдэг номдоо ингэж тэмдэглэсэн ба. Бид каннибализмыг хэрцгий балмад үйлдэл гэж ойлгодог. Энэ үнэхээр дайн байлдааны үед тийм байдаг. Гэхдээ Вари омгийн нэгэн эцэг энэ талаар ингэж хэлсэн ба. Хэрэг бид үрээ хүүтэн харанхуй шороонд булчвал түүнээ үргэлж дурсаж зүрхэндээ шарахтай амьдрах болно. Харин хэрэг түүнийг идчих юм бол бидэнд мартахад хэлбэр болно гэсэн ба. Эсвэл гачин бааз. Тэдний яг энэ одоо философийн дагуу хүн нас барсны дараа загас эсвэл зэрлэг хаа болон хувирдаг гинэ. Энэ тэдний хувьд амьдралын тэр мөнхийн эргүүлэгт оршдог. Үнэндээ соёл иргэншил тэдэнд дархлаа суугаагүй. Тэдэнд одоо жуулчд вирус өвчин тахал авчирснаас өөр зүйл өгөөгүй. Соёл иргэншил гэдэг бол тэр үнэ. Харин Вари омгийнхан эмтэрэ засгийн газар шашны номлогчдоос хараат болсон учраас энэ эртний оршуулгын заншлаа одоо орхиход хүрсэн ба. Гэхдээ тэдний яриагаар урд нь талигаачаа мартан гашуудлыг даван туулах нь хамаагүй амархан байж дээ. Одоо гэтэл тэднийг шороонд булаастай байгаа гэж бодохоор нэг л тэг сэтгэл өмөрч ихэд гашуудах юм а гэж ярьдаг болсон байна энэ омгийнхан. За үнэхээр хайрлаад байгаа учраас идэж одоо гашуулаа тайлдаг нэг юм заншлыг ярьлаа шүү дээ. За дараагийн бас нэг маш сонирхолтой этгээд гэмээр заншлаад Индонезийн өмнөд
Сулавеси мужийн Торожа гэдэг овгийн одоо заншил байгаад байна л да. За энэ өгсөн хүнтэйгээ ер нь тийм амар салдаггүй. Тэд нартайгаа аль болох удаан үргэлж хамттай байдаг гинэ. За тэд талигаацын цогцыг олон жилийн турш гэртээ хатгалдаг. За тэр ер нь ямар нэг хүн нас орлаа гэж бодоход тэрийг зүгээр түрдээ өвдсөн байгаа мэтэр ингээ гэртээ байлгаад байдаг. За тэгээд янз бүрийн баяруудын үеэр жишээлх юм бол нэг ургацын баяр болж штэ Индонез гэхэд тэр үеэрээ гаргаж ирээд одоо нэг юм дотор хийх нь л те гаргаж ирээд нөгөөдөлхөө ус хизгийн самнаад хувц цунрын солиод хамгийн амир нь одоо биднэрт бас л эвгүй санагч байгаа л да гудамжаар зугаалуулдаг гэсэн. Яасан амир. Хоёр талаас нь бариад ингээд сугатаад яваад ах юм ерөөсөө ойлгохгүй те. Тэгээд тэдний авсыг засварлаж дараа нь дахин оршуулдаг гинэ. Тэгээд тэрийг ерөөсөө ингээд газарт болчихгүй хань ч нэг ойрхон байлгаад байдаг. Тэгээл нэг баяр болгож гарч ирэхлээр гаргаж ил үс гизгийн самнаал нүүр амын янзлал одоо эмхтэн хүн бол бодож шунхтаал. Тэгээл хамтдаа баяр ёслоо ячаа буцаага ичдэг. Ийм юм байгаад байна. Энэ үйл явц болохоор гадны хүний нүдээр мэдээж цочирдом яг аction кино шиг гэж шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ ер нь бодоод үзэлт би одоо эмээг ингээд дагуулад годамжаар явчихна гэж бодлоо. Амар санагч. Тэгээд тэр өсвөний шиг нэг хун сунс нь ургадаг гэдтэй. Тэгэхээр ч одоо юу ч дагуулад явж идэг хэцүүтэй. Мэдээж тэрийг янзалдаг бах л та одоо бодвол те. За тэгээ баярын үеэр Торожа овгийн босод тосгоод амилсан үхгсдийн хот шиг л харагддаг гинэ. Баах нөгөө юм нэр гаргаад ирэх шүү дээ. Тэгээ ургацын баяраар тэд нас барагсдыг бушнаас нь гаргаад нөгөө яадаг гэсэн те. За тэгээд ер нь энэ ургацын баяр нь одоо нөгөө нас барсан нөхдүүдийг гаргаж ирээд байдаг. Одоо цорын ганц шалтгаан биш. За заримдаа тэдний бүр гэрэлд гаргаж суулгаж агаад ярилтаад зөвлөлтөөд энэ төр суудаг гинэ. Одоо амьдралд нэг юм асуудал гараад ирлээ гэхэд ээжтэйгээ ярилцах нь шүү дээ. Тэхийн тулд нөгөөтгөө дахиад онгоолгоод нөгөөтгийгөө хувцал шин болгож сууж агаад ингэх гээд байна. Үүс мүсийн самж байгаа тий. Инкүү тикүү яах вэ гэл ярилцах нь шүү дээ. Амир. Тий. За тэгээд цогцыг муутахаас сэргийлж талигаацын цогцост формальдегидийн уусмлыг сайтар шингээдэг ба нас барагсдыг гаргахтаа маск зүүдэг. Бас нэг жоохон нэг халдваргүйжүүлэлт юм хийдэг ханаа тий. Эсбөөс цогцсын үнэр тисхийн аргагүй байх магадaltaй гэж. За баярын селфи амьд хүмүүсийн дунд талигаачтан ч муу адил багтдаг. Үүнээс гадна баяруудад олон жилийн өмнө нас барсан хүмүүс ч оролцсон. Торожа овгийнх нь нас барагсдыг шүтэж тэдэнтэй харилцдаг ёслыг хизээнээс эхлүүлсэн нь тодорхой бус. Учир нь тэдний бичиг үсэг дөнгөж 20 дугаар зууны ихэнх хүртэл үгүй байсан гинэ. Бичиг үсэгтэй байсан одоо тодорхойгүй юм шүү дээ. Гисэн хідээч эрдэмтдийн хийсэн нүүрс төрөгчийн одоо судалгаагаар энэ заншил манай ярны 800 оноос өмнө үссэн гэж байгаа юм. Бичиг үсэггүй мөртлөө бас зарчлаа их удаа хадгалсан нөхдүүд байна тийм. Одоо тэгээд өнөөдөр Галландын номлогчдын нөлөөгөөр Торожа овгийн олон хүн Христийн шашинтан болж эхэлж байгаа юм байна. Тэгэхээр энэ заншил одоо багаар одоо замхарч эхэлж байгаа юм байна л да. За тэгээд бүр яг нөгөө Торожа овгийнхэн талигаачийг оршуулсны дараа л жинхнээсээ нас барсан гэж үздэг. Нөгөө нэг бүр газар оршуулга хийчихвэл бол одоо өвдсөн байгаа мэтэр тэгэл янзлаад байгаад байдаг байна шүү дээ. За зүгээр л одоо амьдралын одоо нэг тэр хүний жоохон ядарсан сүлтцэн өвчтөй байгаа үе нь гэж үзэл ингээ хажуудаа байлгаад. Үхлийгөө. Тий үхлийг тэгж үзээд байдаг гэж тэ. Тэгээ харин оршуулснаас хойш гаргаж авахыгаа бид энэ үйлдэлээрээ нас барагстад хүндэтгэл үзүүлж буй хүргээ гэж үздэг гинэ. Шал марц. Харин за ойлаа хамтран ажиллаж танилцуулаад тэг үргэлжлүүлье. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллаж худалдаа хөгжлийн банк ажиллаж байгаа. За энэ ямар учиртай гэхээр нөгөө хариултаа хадгалъя гэдэг нэг үйлчлэг байгаа. Ер нь бол хялбар хуримтлал гэдэг эднийх чинь нэг гоё юм гаргацсан байхгүй. Хялбархан хуримтлал нь энэ дотор янз бүрийн үйлчлэг байгаа. Хариултаа хадгалъя гэдэг үйлчлэг байгаа. Би болохоор бас нэг ийм авч ирсэн. Хагасчлал юм. Одоо ч авсан байгаа л да. Би яг машинтаа болсон нууц маань яг үндэ тэр нэг ихэнх хувь нэг сони юм дэсэн байхгүй. Тэр нь юу гэхээр би худалдаа хөгжлийн банкныхаа дансанд орсон мөнгө бүрийг ямар ч мөнгө орсон мөнгө энэ болгоноос 20% нь шууд та нарт татчих гэдэг тийм үйлчлэг авсан байхгүй. Хоригдчих мангар өндөр байхгүй. 100,000-аас 20,000-д пад гэл татчихсан шүү дээ. Саяас 200,000. Тийм байна. Тэр нь гол нь хүн ингээд төр над руу оруулаад гаргасан хамаг зүр тэр данс руу ороод л 20% нь шууд хадгаламж ордог. Жоо хэрэгс. Ингээд заримдаа энэ чинь юу л гэж бодож юм чинь нэг орж ирэх хэвээр мөнгө. Тэнгүүд нэг гоё юм нь болохоор тэнд чинь ингээд нөгөө дансаа ингээд харна штэ. Тэгээ харангуут юу
нөгөө миний хадгаламж өстой гэрлийн урд өрсөж байгаа харагддаг. Ямар гоё. Тэр нь өстой урамшаад тэнгууд юу ч хамаагүй заримдаа зүгээр тийш оруулчихна. Оруулга гаргач марч биш. Үгүй одоо жишээ нь олон хүн болгон баг олон данстай ба штэ. Тэнгууд би ихэнх нь шууд тэгээд худалдаа хөгжлийн банкны дансаар авдаг болсон. Би ер нь жигнэсээ тэр хадгаламж үйлчлэгийг нэг хүртэл би худалдаа хөгжлийн дансаа цээжээр мэддэггүй байлаа штэ. Тэнгууд тэрэндээ донтоод худалдаа хөгжлийн банкаа те 45 57 гэд яг яаж байгаа юм шиг. Тэгэл тэрнгээр сая машин авцсан. Одоо би ингэж ахаа шинээр эхлүүлцээ. Яг л би машин аавна гэдэг зорилготой байсан. Тэгээ тэрийг бодсноос хурд авцсан байхгүй. Тэгэхэр ч хүн урамшин шүү дээ. Тэнгүүд одоо би болохоор хагас жилээр яг юу ийцээ. Нэгдүгээр гэрээц. Тэгээ энэ хугацаанд чинь хамгийн гоё нь хүү бодогддог байхгүй. Эхний мөнгнөөс те. Үгүй ер нь энэ хугацаанд ингээ хоримтлагдсан мөнгнөөс. Тэгээд хүү бодогддог байхгүй. Тэгэхээр чин за нэг ингээ хоримтлуулсараа за би нэг 10 саятай болохыг зорж байгаа. Гэдэг чинь одоо хүү мөтг 11 12 сая болно гэсэн үг байхгүй. Энэ надад дэлхийн аль ч улс руу явсан хангалттай хэмжээний нэг удаагийн аялал байхгүй. Тийм байна. Тэр нэмээ эн чинь яг маний үеийнхэнд бүр мань ба манаас дээш үеийнхэнд их зүг. Бид нар чинь нэг юм санхүүгээс эхлэгаатгүй боловсралгүй үе шүү дээ, тэ. Одооны залуучууд арай өөр. Тий. За тэгэхээр maaхан худалдаа хөгжлийн банкны тэ янз бүрийн тэр юу шүү. Хэлбэр хуримтлал байгаа. Янз бүрийн үйлчлэг байгаа. Хэлбэр хуримтлалаас жишээ нь хариулт хадгалъя гэж байж болно. Саяны шиг над шиг ингээд энэ үйлчлэгийг сонгож бол би болохоор тэр дотроос бүх үйлчлэгийг авсан юм л та бүр сэлэр зээрнэ. Тэгэхээр амьдрч чадна гэх юм бол тий. Хувийн санхүүчтэй шалцсан юм шүү дээ. За өнөөдрийн бидний мэдгүү дэлхий оршуулгын гад заншлуудыг ярьж гинэ. Ард түмнүүд. За Филиппин, Хятад гэдэг тэнд байдаг нэг хадан хавцлын оршуулга гэдэг нэг сонин оршуулга ярьж байгаа. Магадгүй хамгийн хачиртай оршуулгын заавлуудын нэг нь энэ агаарт оршуулга гэдэг энэ зан үйл байж магадгүй. Энэ зан үйлд авсыг газарт болохгүйгээр игц хадан хисаанд бэхэлдэг байгаа. Ийм төрлийн оршуулгыг өнөө хүртэл Хятад, Индонез, Филиппин зэрэг улсын зарим иргэд хийсээр л байна. Хятадын Сичуан, Юнан мужийн Боо үндэстэн гэдэг. Филиппиний Сагада тосгоныхон энэ дүүжин авсны уламжлалаар их алдартай. Урьдчилан захиалга бүр хэдэн жилийн өмнөөс хийгдсэн байдаг. За одоо би чинь өөрөө захиалгах нь шүү дээ бүр тий. За нэг надад нэг 10 жилийн нас байх шиг байна. Миний тэр одоо дүүжин авсыг хийж байгаа юм шүү дээ айгуул. Нар салхинд одоо удаан тогтохын тулд бас нэг бат бөх байлгамаар байна тий. Нас барагчдын ар гэрийнхэн өөрсдөө талигаачийн цогцыг авсанд хийхийг хүсэж болно. Учир нь эдгээр нутгийн иргэдийн үзлэр бол талигаачийн биенээс тийм онцгой энерги ялгарч байт юм айл л. Түүний биед хүрсэн талигаачийн авиас аз хэмрийг өвлөн авдаг гэдэг юм байна. Жишээ нь одоо нэг нас барангууд маа одоо тий хамгийн түрүүнд одоо хүрсэн одоо миний жишээ нь нэг хөгжмийн авиас юм ч юм аах нь шүү дээ. Тэхин байна. Тий эсвэл энэ худлаа ярьдаг авиас нь бас авах нь шүү дээ. Ерөнхийдөө талигаачийг уламжлалт тийм хээ уулзаар баялаг хувц өмсгдөг юм байна. Ингээд өвөг дээдсийн сүнс шинээр иргэсдгийг нөгөө тэр гоё хээ уулзтай хуцаар танд юм байна л да. Авсыг агаарт өлгөх уламжлал нь нас барсан хүнийг дээдлэх үзэлтэй холбоотой. Өндөрт байх тусмаа л амьд үлдсэн хамаатан саднаа илүү сайн тэр тэнгэрээс гарч тэгээд тэнгэрээс хамгаалж чадна гэж үзэж байгаа. Гэхдээ илүү бас нэг бодиттой шалтгаанч бай. Яг гэвэл саяны дурдсан газрууд чинь газар их хомсолтой шүү дээ. Оршуулгад нөгөө талбай мөнгө төгрөг зарцуулахгүй тул зүгээр ингээд дээшээгээ авчиж тавьчихж байгаа. Одоо нэг аль нэг ийм хэн газартай байгаа ш. Тэгээд хүний оршуулад ах юм бол газар яах вэ? Тэрний оронд тэр дээр тавьчих. Зарим тохиолдолд авсны хажууд талигаач амьдралынхаа сүүлийн өдрүүд өнгөрөөсөн тэр сандлын хамт байрлуулд юм байна. За ингээд энэ оршуулгын тэр агаар дээр хүндийн одоо юу гэдэг чинь цөөрөд хөндөй гэдэг нэртэй гинэ. Орчин тийм юр бусын нууцлаг айц төрүүлэн тийм уур амьсгалтай газар чинь. Яг гэдэг ингээд төсөөлсөн ч л амар юм тий. Одоо нэг хатыг ингээд харч баха авснууд ингээд өлгөтэй байж байгаа шүү дээ. За энэ бол яг газрын онцлогоос юм ба шүү дээ. За дараагийнх нь Тэнгэрийн оршуулга нэртэй төвдийн одоо онцлогийн талаар ярих гэж байна. За төвдүүд бол Тинчак эсвэл одоо Килхор гэж нэрлэдэг. Ийм нэг төрлийн одоо оршуулгыг хийдэг. За төвд хүмүүсийг оршуулах голлох арга бөгөөд үүнийг байгалийн жамаар нас барсан хүмүүсийн хувьд гүйцэтгэдэг. Харин халдвар төвчин хордож өгсөн ч гэдэм үү те амиа хорлсон зэрэг хүмүүст бол энэ төрлийн зан үйлийг хоригдд юм байна. Өөр байдлаар одоо яадаг те. Одоо жамаараа явж байгаа сайхан наслцсан хүмүүсээ тэрүүгээр яадаг ахна л те. За төвдийн нутаг чулуун хөрстэй
мөнх цэвдэгтэй тул буул шуухад мэдээж хүндрэлтэй. Нөгөө нэг саяны тэр Сычуан эднэр чи газаргүй болохоор агаар тавиад байсан шиг эднэр чи дандаа юм хадрахаг өндөр уулын оройд байгаа учраас ингээ газар бас ухаад байхад хэцүү байдаг шүү дээ. Бас л онцлогоос нөгөө орчин тойрныхоо онцлогоос болоод гисэн байхна. За тэгээд ерөнхийдөө энэ зан үлийг сонгоход хүрсэн байна. За харин Тэнгэрийн оршуулгын экологийн хувьд тохиромжтой байгаа зогсохгүй төвдүүдийн шашин ихтгэл өнөшлөлтэй холбоотой заавлаа. Гэхдээ дэлхийд даяар бол яг ийм төрлийн оршуулгын ёслолыг ганцхан төвдөх гэж ойлгодог. Монголчуудыг ер нь бас айгүйх хамаатуулж ярьдаг шин. Тийм тий. Нас барсан хүний шарилыг 3-7 хоног эхлээд гэрт нь байлгах юм байна. Энэ хугацаанд лам нар залбирал үлдээд бардо тодол буюу сонсохын хүчээр чөлөөлөгдмө гэдэг номыг уншдаг гинэ. За тэг уг номонд сүнс дахин төрөх үйл явц хэрхэн өрнөдөг талаар тайлбарлсан байдаг. Дараа нь Тэнгэрийн оршуулгын зөөн үл явагддаг оршуулгын газар тас зэрэг сэг зэмээр холлох шууд цуглдаг өндөр уулын орой дээр одоо хөвчлэн байдаг. За орших газар нь хавтгай том хад чулуутай эргэн тойрон олон тооны мөргөлийн туг дарцаг хийсэн тэмдэглэсэн байдгаа гэж. За тэгээд цогцны нугсыг нь хуглаад уулын оргоор давичдаг юм. За. Тэгээд түмдэн буюу одоо тийм тусгай одоо яг энэ зан үлийг хийдэг шарил задлагч гэдэг нэг хүн байдаг хан. Тэр нь одоо яг нөгөө мах нөгөө ингээд задалдаг шиг тэр нөхдүүдийг одоо талигаач биеийг барайл ирэхэд нь юм салгаж өгнө шүү дээ. За тэгээд арц хүчээ уугуулад эхлээд шуудаад одоо тийм нэг арц хүч уугаал эхлэх нөгөө том махчин амьтад нөгөө энд нэг хүн ирж байгаа юм байна гэдэг. Тийм рефлекс тогтсон тийм. Тэгдэг байна шүү дээ. Тэгээд хутгаар шарлыг хэсэгчлэн задлаад махыг магчин шууд идэх боломжтой болгоод жижигэлж өгдөг байна. За тэгээ ойролцоогоор 10-аас 15 минутын дотор тас хэрэг харцаг бусад нөгөө мачин шуунууд ер нь идэж дуусгадаг. Тийм би бол намайг бол нэг 10 минутанд идэж дуусгаад манай инхэтиг бол 15 минутанд иднэ л. За тэгээ үлдсэн яснуудыг нь жижиглэн бутлаад 13 шар тос багсраад замбаа хийн дахиад шууд болдог. Ер нь бол бүр ямар ч нөгөө хаягдалгүй гэдэг шиг тэр хүнээс юу ч үлдээхгүй байх нь шүү. За тэгээд сая би бас нөгөө өвөр Монголын нутгаар аялаа явж хаад өвөр Монголын өвд дээдсүүд бас яг энийг одоо бид нар монголчууд л гэсэн чинь хийдэг гэсэн. Тэгээд одоо ч зарим нь хийж байгаа гинэ. Тэгээд махчин шуу идэхгүй тохиол бас байдаг гинэ. Тэгэх юм бол нөгөө юм чинь нөгөө буянгүй хүн ба. Буянгүй хүн гэж үзээд баахан ламнар авчираа дахиад ном уншуулад идэг гинэ. Хажууд нь суугаад ном уншаад идэг гинэ. Тэгэнгүүт одоо юм хүмүүс нарилаад арай гэж нэг шуу иддэг. Яг энэ талаар бид нар бас ярилцчихлаа. Яа наваг идэхгүй болоод буянгүй нөхрөөс ингээд бойнгоо тий фэйсбүүк дээр муулаад тэгээд. За тэгээд яг энэ зан үлийг хийж байгаа хэсэгт бол нөгөө янз бүрийн контент бэлддэг тий бич дүрс бичлэг энэ төр авахыг бол юу яцсан гинэ хоригдсан байгаа. Тэрэн дээр тий. За шинэ гівнэ гэдэг бүр нэг сайхан далд ертөнцийн тэр Индонезийн тэр тий ер нь нийт хүн төрөлхтний мэдгүй байгаа их нууцлаг соёл иргэншил ер нь тэрнгээр яваад байгаа шүү дээ. Индонез Малай цэрийн дунд байна уу? Башлаа. Тий. Одоо нөгөө Калимантан арал эднэр тэр байгаа гэсэн. Нөгөө Борнео арал эднэр тий. Тэгээ шинэ гівнэ гэдэг энэ гівнэ арал чи өөрөө маш том арал шүү дээ бас. Тэнц чи бүр хэдэн зуун аваг аймаг байгаа. Хэдэн зуун хил байгаа. Бүр өстой гачаач юм байна. Эртний Икепали ёслол гэдэг байдинг нь. Энэ бол тэр баруун шинэ гівнэ уулын бүсд амьдардаг Дани гэдэг овгийн зан үйл гинэ. Индонез, Папуа шинэ гівнэ улсын хил дээр орших энэ овг нь арал дээрх уул нь хамгийн том овг юм байна. 220 мянган хүнтэй гэж. Гэтэ энэ арал дээр хэдэн зуун овг гэдэг ш. Тэ. Хоёр хүн ингээд бөмбөр дэлдэх юм байна эхлээд. Тэгээд 4 хүн модон дамнуурган дээр нөгөө нас барсан хүний цогцыг талбай ингээд төв газар тавина штэ. Тэнгүүд папачууд нөгөө овгийнхан чинь гинэт нэгэн зэрэгээр чанга ингээд мэгшин өөлж эхлэн бүгдээрээ. Тэд ингэж хин нэг нас харахад бид өөлдөг. Учир нь нүдэнд сүнс оршдог. Бид нулимсаараа өөрсдийн сүнсний эсхийг талигаач өгөөд талигаачийн сүнсийг ганцаардахгүй байхыг хичээдэг юм а гэж. Амар гоё тайлбарлахгүй гүнлэг байгаа зү нэг ойлгосон. Ингиж цаг гэртээ өөлж гашуудах бөгөөд зөвхөн амьсгаа авах зур төр завсралт юм байна. Тэгээд нэгэн жижиг үржижсэн бараан тэр одоо мумиг овоохоос авчран талбайн голц талигаачийн дэргэд модон дээр байрлуулах юм байна. За юу муми гараад тэр бас. Энэ муми арал дээр нийт 5 байдаг юм байна. Тэд бол овгийн ахлагч нар юм байна. За 5 хүн байдгийн учир нь
урдын шиг агуу ахлагч нар дахин төрхөө болсон гэж үздэг. Тэгэхээр одоо энэ тав бол одоо манай хараад одоо тий хувьлаа Чингис Батмөгдийнхаа богд хаан байх нь шүү дээ. Нэг за модон шанивч ингээ нэг 5 мундаг тий ахлагч тэднийг мууми болгоод ингээ хадгалцсан. За тэгээд энэ Дани овгийнхан нас барсан удирдагчтай бохирон суулгаж 5 өдрийн турш утаж хатаад юм байна. Энэ аргаар цогцыг хэдэн зуун жил хадгалж чадд юм байна л да. Овгийн хүмүүс ээлжлэн нөгөө муумотой очиж ярилцсан, тахил үргэсний дараа ирчүүд нөгөө түлээ хатсан мөчөр тэгээд талигаа чи нөгөө эргэн тойронд нөрж гал асаан чандралд юм байна. Тэгэхээр одоо чинь намайг ингээд нас барслаа гэвэл одоо нөгөө мундаг нэг мууми хажууд байлгачаад би тэгээд шатаад нөгөө мууми ч болохоор зүгээр буцаагаад очирчл юм шиг байна л да бодвол. Тэг нөгөө мууминд бүр ингээд байнга байж төсөөлөлтөө болдгоо. Яг нэг утсан загас санаанд ороод байгаа юм тийм. Нэг тиймэрхүү юм байгаа сте. Танд ингээд тий. За энэ огт хайртай хүн алдсан эмэгтэйчүүд хамгийн аимшигтай нь хурууга тасдах зан үйл үлддэг. Энэ шал тэмээ зан үйл бааз. Энэ зөвхөн эмэгтэйчүүдийн хийдэг ёс боловч антропологчд болохоор үүний шалтгааныг одоо хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байгаа. Гэт тодорхойлох аргагүй л дээ. Хин шал тэмээ угаас. Дани овгийнхан бие махбодын өвдөлт нь сэтгэлийн гашуудлын нэг чухал хэсэг гэж үздэг. Тэгэхээр хуруу нь эв найрамдал, нэгдэл хүч чадлыг илэрхийлдэг гэж үздэг. Тэгсэн энэ талаар нөхрөө алдсан нэг овгийн хүүхнээс асуусан чи ингэж хэлсэн ба. Нөхөр минь нас барахад би их удаан байсан. Хоол идэж, ус ухаач болж би өөрөж баг үхэх шахсан. Нөхөр минь намайг явуулахгүйсэн. Тиймээс би өөрийн хурууга тастаж түүнд өгсөн. Тэгвэл тэр намайг үргэлж хамт байна гэдгийг мэдэрнэ. Намайг нас барахад миний охидч мөн яг энэ зүйлийг надад хийх болно гэж. Амиргаз. Магадгүй нас барсан хүн их хүчтэй хүн байсан бол түүний сүнсийг тайвшруулахын тулд энэ ёслыг үлддэг одоо юм шиг байгаа юм л да тэдний хар. Энэ ста бала сая хуруу тасдаг шал илүү байгаа. Тэг үйлдэл нь ста гоёсоо. Одоо тэр хань алдцсан чи бүр л их юм хийж, бүр л их ажил амжуулах хэрэг гарна да. Тэгсэн чинь дахиад хурууга алдчихарч удаа яах юм бэ те. За дараагийнх нь за бидний урд төрш байна. Хятад. За нөгөө зандаа битэр урд нөгөө 20,000 гажислуудыг иржсэн шүү дээ. Тэр нэртэй. Тэрнтэй бас их ойролцоо. За хятадд оршуулганд олон хүн ирэх тусам түүний нийгэмд одоо эзлэх байр суурь өндөр гэж үзэгдэх нэ. Оршуулган дээр их олон хүн божигнуулж явах хэрэг гарах нь шүү дээ үлдгэсний хувьд бол тий. За мэдээж хэрэг хүн бүхэн бүрлээчийг алдар цуутай нөлөө бүхий хүн байгаасаа байсан гэж яриасаа гэж үсдэг гинэ. За тэнгууд нь энэ ясан жоохон одоо юу гэдэг юм бэ? Нөгөө тал руугаа даймжраад гэх юм уу? Оршуулгын яслалт одоо яаж олон хүн оролцуулах вэ гэдэг нэг юм сонин гажил юм да. Арга олж авсан гинэ. За тодруулах юм бол 1990-ад оны үед нэгэн этгээд тайчигчтай шоу хурмын дээр зохион байгуулсан. Тэнгүүт нөгөө баахан хүн ингэ шавь ш. Тэнгүүт олон хүн цуглуулснараа нөгөө талигачийн нэр хүнд энэ үнэхээр одоо мундаг хүн байсан учраас оршуулган зүгээр ингээл хүн мужигнаад байлээ гэсэн. Үнэндээ бол талигачийн хойдолд нэг харамсаад байсан юм байгаа нөгөө тайчигч. Тийм л мэн тий. Үзүүлбэр үзээд исэн ба шүү дээ. За нэг юм байгаад тах юм. Нөгөө талдаа өөр бас нэг сонио хачиргалтай ёс байдаг нь талигачид зориулж бэр олж өгдөг гэсэн. Тий үгс одоо тий. Тий. Үгс үзэрлж. Тий нөгөө ганц бие байжгаад өөд болчих юм бол түүнд нэг бэр олж өгөөд цуг оршуулчих юм бол дараа төрөлдөө ядаж нэг хасуул болно гэсэн үг тий. Хойд насантай. Тэг яг хоо энийг бас урд нь ярьжсэн л да. Мэдээж энэ бүр бүхэл бүтэн 2000 гаруй жилийн түүхтэй хятадын соёлд нэлээд одоо гүнзгий суудсан тийм соёл байгаад байгаа. Маа даргаас ахуулаад тий их олон даргын үед энэ гаж жанслыг зогсоох гэж үтсэн. Тэгээд одоо ч мэрсэр яваад байгаа. Тэгээд залуухан охин нас орчих юм бол энэ ганц бие байсаараад өнгөрж байгаа хүнтэй цуг оршуулах гад бүр хүний цогцсын 8-аар хүртэл ордог юм гажир орцсон байгаа шүү дээ. Бүр борш хогч хүмүүс гарч ирсэн. За одоо чинь яг ингэж л гэсэн үг л дээ бодох нь. За би ганц бие байж нас орчлаа гэж бодъё. Тэгсэн чинь манай хойно ард үлдсэн гэр бүл маань энэ хойд насанд итгэдэг гэж бодъё л да. Тэ? Тэнгүүт одоо ухаан жишээ нэг гэнэ шүү дээ. Миний муу зандаа тий ганц бие байсаар нас орсон гингүүтэй тэнгууд нууцаар одоо нэг бас ганц бие явж хагаад нас орсон нэг бүсгүй цогц могцыг ингэж ухаад надтай хамт ингээд газ нөгөө хамт нь оршуулад газ хормын ёслол хийн гэдэг тэр чинь хамгийн амар ёслол хийгээ тэгээ булаа ичиж байгаа юм. Бүр даашинж байсан ч өмсүүлэн тий тэрэн дээр энэ стак чинь одоо бас сэрэх гэж оролдоод нэг тий төр засганд хатуу тулдаал үлдэж ийн гэж.
За Африк руу явна. Африк чинь бас гачаач юм байна. За энэ нэг ёс заншил Африкийн Ган усад саяхнаас үүссэн юм байна. Яг бол энэ Ган гэлгүй Африкт хачаач юм бас шинээр үүсдэг байхгүй. Жишээ сая ковидоор бол нэг Ганы нэг нөхөр бол нэг авгаа бол өстой үнэн баяжсан шүү дээ. Тийм үү? Тий. Юу яагаад нэг юг бензинийг нэг элдв ургамалтай холиод тэгээд ингээд уух юм бол ковид тусахгүй гэдэг. Тэгээ нөгөө шингэнээс мангар үнэтэй зар одоо манайхаар тэр үнтэн болсон байхгүй. Гэхдээ заллимстэй тий? Мэдээж. Яана тий. Гэдэг шиг энд нь гачаач юм их болно шүү дээ. За гэхдээ нэг саяхан үүсний хачин заншлаг ярэ. Талигач ар гэрийнхэн авсыг өргөд оршуулгын газар хүргэх тэр бүжигчдийг хөсөлж эхэлсэн маа. Бүжигчд болохоор хөгжилтэй аялгаундаар авсыг мөрөн дээр өргөд сүүлчийн замд нүднэ. Хачиралтай хэлбэртэй авсууд нь зөвхөн талигачийн мэрэгжил мөрөөдлийг илэрхийлээ зогсохгүй. Бүр тэдний сул тал дутагдлагч илтгэж болд юм байна. Жишээ нь Ганы Слакра хотод нэгэн чихрийн шижинтэй хүн эмчийн анхааруулгыг үл тоон чихэр хэтрүүлэн хэрэгсээр нас барсан байна. Тэгэхээр тэдний гэр бүлийнхэн бусдад сургамж олох үүднээс авсыг нь Coca-Cola ундааны лаасны хэлбэртэй олгож оршуулсан ба. Ганус ийм уран сэтгэмжтэй авснуудаар их алдартай болсон гэнэ. Энэ өвөрмөц урлагийг тавилга үйлдвэрлэгч хүнийхүү Эрнест Ананкве гэдэг нөхөр үнэлсэн юм байна. Энэхүү санаанд түүний толгойд эмээ нас барж байх үед орж ирсэн юм байна. Эмээ нас барж байгаа тэр хүн гашуудын оронд гоё бизнес санаа авсан байх нь шүү дээ. Аимшигтай. Эмээ буян хишиг харилж тий. Эмээ насан туршдаа аялж үзхийг мөрөөддөг байсан ч гэсэн төрлөх хотоос өөрхий гарч чадалгүй байсаар нас барсан болохоор квэ түүн зориулан онгоц хэлбэртэй авс уралсан юм байна. Тэгэхээр энэ амар гоё явц. Хайр өрн төгөө байгааз. Хожим нэгэн загасчны гэр бүлийнхэн түүнээс авс хийхийг хүсч тэрээр авсыг нь аврах том загасны хэлбэртэй хийж бүтээсэн ба. Ингээд эндээс ер нь энэ авс гэдэг чинь бизнес юм байна гэдэг те. Тийм байна. Тэгээд өөрийнх нь юуних гоё. Цахиалагч нь гараад ирсэн. Нэрээ нэг хэсэг нэг юм авс яачаад нэг харууд бүжиглээд байгаа юу бичлэг их вайрал болоодсэн шүү. Тэр чинь Ганых юм байна. Тийм байна. Тийм байна. За хоёлаа join me-гэр сонирсох юу вэ гэд. Тэгээд цааш үргэлжлүүлье. За манай Join Me Цэгмэн гэдэг аяллаа нэгдсэн платформ байна. За манай дээр байгаа бүх аяллууд 5 төрлийн цахим зээлээр гардгаа гэд. За манай ихийг сонсогчид мэддэг болсон байгаа. Хэрэв мэдэхгүй байгаа бол манай 77 44 39 39 гээд дуцаар лавлаарай. За өнөөдөр болохоор би энэ Хөхот Бээжинг аяллаа гэдэг онцолж ярих гэдэг байгаа байхгүй яа. Тэгэхээр одоо 4 сард нөгөө сурагчдын амралт явна. За тэгээд энэ болохоор Хөхотод нөгөө нэг одон орон судлалын төвөр нь ороод хүүхэд одоо яг ийм гоё нөгөө нэг сансрын нисгчдийн хувц хонор өмсөөд за тэгээд хятадын шинжлэх ухаан энэ юмыг үзүүлдэг контент мандэд нь дараагийн түвшинд гарчижээ. Сансрын хөлөг дотор орж үзэж. Йоо ямар гоё. Тэгээ би бүр том одоо хүүхэд байтахад том хүн би бүр тэрэнд нь орж үзээд ингээ хөөрлөө яа гэсэн чинь сансрын нисгч чинь ингээ босоогоор унтд юм байна. Тий. Ингээ хүлүүлчдэг юм байна. Тэгээ би тэгэж асууж байгаа байхгүй энэ босоогоор унтах юм уу гэж сансарт дээшээ доош гэсэн босоо гэж байхгүй. Хаашаа чарсан босоо байхгүй. Тий. Тэгээ тэр мэрийг ингээд яг хүүхэд сансрын хөлөг дотор орж үзэхээс ахуулаад ингээд хүүх хотод маш гоё хөтөлбөртэй байгаа. За тэгээд цаашаага Бээжингийн нөгөө Universal Park үзнэ. А 4-5 сард нөгөө хятадынх нь өөрсдийнх нь сургалтын амралт эхлэх байдаг учраас баг тоглоом бүр дээр 2 удаа суусан ч бүх тоглоом дээр тоглож үздэг байхгүй. Хүмүүс нэг наадмаар Universal руу ингээл шаагаал ордог шүү дээ. Өдөржин ойчрлоод зогсоод 2-3 тоглоом дээр тоглоо. Тий, хар хаалунд явж байхад ер нь өдөрт явсан гоё шүү дээ. Яг энэ хамгийн гоё юу яахгүй. Тий шүү дээ. Тэгээ дээр нэмээд нэг хаврын нэг гоё чиг үнэрцэн нэг гоё цаг агаар байна. За тэрэнд чинь явна. За ер нь 4 сарын хавар Монголоос бусд улсад их гоё болд нь шүү дээ. Хамгийн гоё болдог тий. Манайх үнэхээр шуурдаг байхгүй. Харин Бээжин рүү ороод тэр гоё хүүхдүүдтэй Хөх хотын тэр одон орны юм үзээ бол үнэхээр гайхалтай шүү. Манай 5 сар 6 сар л их гоё болд нь шүү дээ. Тэгэхээр 4 сар хэцүү. Тэгээ энэ бол яг газрын аялал байгаа. Ирээнээр газраар гараад тэгээ замаар Хөх хот ороод за тэгээ мэдээж ээж аваад энэ хотуудыг явж байгаагаа ашиглаж олжвол хүүхдүүдтэй нөгөө хуцундар базаагаад авсан ч Хөх хотын юм үнтэй бөгөөд өвшөө хямдхан бөгөөд сонголт ихтэй. Чи яасан аялны ясан юм чи 8 хоногийн аял мөртлөө ердөө сая 800 юм шүү. Сая 800. Тэгээд энийг нэг 30 сарын хугацаатаагаар авах юм бол нэг удаа төлөх мөнгө нь ердөө 78,000 төгрөг. Юу вэ тий. Харин тий. Тэгээд за би нэг л имийг бүр бардам хэлдэг байгаа шүү. Манай энэ хятадын нөгөө харилцагч компани хүтчнөр өвөр Монгол залуучууд супер хүтчнэр гэдэг. Тий. Манайхаар явсан хүмүүс эргээд нөгөө
ийм гоё аялал гэдэг чи ийм тайлбартай байх үжээ гэдгийг бүр ингэ мэдчих явдаг байхгүй. Хөх сансрыгаа ийш яв. Би яг тэг юу таарчаад байна. Гэтэ явна. Тий. Энэ супер гоё ялгаа. Тэгээ ээж аваад маань энэ манай энэ Join Me цэгийн рүү ороод Хөхөт Бээжинг аяллаа гоё. Одоо өдөр нь гоё задлаад хараарай. За. Энэ энтгийг би ярьж гоо. Мангар урт юм шүү дээ. За. Энтгэгт ингээд оршуулгын нэг заншил байгаа. Жил бүр энтгэгт ойролцоогоор 7 сая одоо индустриуд нас бардаг гэсэн үг тийм аа. Гэвч тэдний зөвхөн 300 мянган ганг мөрний ирэг дээрх Варанаси буюу оршуулгын хот сүүлчийн замлаа дуусах боломжтой байдаг. Гэтэл цаана хэдүүлж 6 сая хагас нь үлдэх гэдэг. Энтгийн хүн ам 1.4 тэрбум. Тэдний 80% нь одоо тэ хинди шашинтай хүмүүс аа. Жил бүр энэ улсад ойролцоогоор 99 сая хүнээс ардаг. Үүнээс тэр 7 сая гаруй нэг индустриуд аа. Бараг бүх одоо тэр одоо энэ хинди шашны хүн индустриуд нь те ганг мөрний ирэг дээрх Варанасид сүүлчийн замд гарахыг бүр мөрөөддөг байгаа. Тэгэхээр үнэхээр хүний анхаарал татгаар яг тэр зүйл нь яг энэ л юм байна л да. Яг тэр домогт үгүйснээр Шива бурхан ойролцоогоор 50000 жилийн өмнө энэ Варанаси хотыг байгуулж байсан юм байна. Тиймээс индуизмын 7 ариун хотын нэгэнд энэ Варанаси хот тооцогддог. Яг л нөгөө Юдаизмд Иерусалим, католикт болохоор Ватикан, Исламд Мекка гэдэг тий. Тэрнтэй л их адилхан. Маад одоо чинь маах яг тийм байхгүй гэдэг маас одоо чинь угаан бурхан алд өнгөдөг шиг тий. За ингээд энэ хотууд жил бүр сая мөрөглөж мөргөөд явдаг бол харин Варанасид болохоор тэр үүрдүүлдэг. Учираас Варанасид л оршуулгана гэдэг нь тий би юу гэдэг чинь Шива бурхантай хамт байх гэдэг шүү дээ. Энэ газар бол бодис дутгаараа оршуулсан газар яг чандарлах төв. Хэрвээ энэ хотын ганг мөрний ирэг дээр хүний шарилыг чандарлах юм бол сайн хойд дүрийг хурдан олж тэр карма нариусгаа гэж үздэг. Ийм болохоор энтхэгтүүдийг дэлхийн өнцөг болон бүрийн одоо индусууд нэрээд нацистлан чандарлуулахыг хүсдэг. Гэвч энэ мөрөөдлийг биелүүлэх нь тийм ч амарш. Юуны өмнө нас барсан хүнийг өнгөрснөөс 24 цагийн дотор оршуулах ёстой. Үүнтэй холбоотойгоор олон энтгчүүд үххэн тодорхой болсон нөхцөлд амьтай голтой өөрсдөө ирдэг эсвэл садан төрлүүд нь Варанасид авчирдаг ба. Амар яваац. Тэгэхээр би яг за өнөө марш яг өөх. За өвөө нь яг одоо л өөх гэж байгаа юм те. За намайг Варанасид оршуулдаггүй бол бид нар 24 цагийн дотор намайг яахгүй бол тэгээд эн чинь Варанасид байсан байгаагүй ямар ч хэрэггүй болчиход байгаа байхгүй. Тийм байна. Хоёр тэн чинь хүн амын дийлийнх нь ядуу энтэг оронд оршуулах ёслолын зардал үнэхээр хэцүү. Учир нь нас барсан хүнийг чандарлахад түүний 1 кг жинд нь 5 кг хуурай түлээ шаардлагатай. Тэгэхээр нэг хүнд ихэвчлэн 300-аас 400 кг одоо түлээ хэрэг болгоно шүү дээ. Чинэлэг мөнгөтэй хүмүүсүүд бол одоо чинь их үнэтэй мод ашиглана шүү дээ. Зандан мод. Одоо намайг одоо нас барах юм бол зандан хүүг зандан модоор зандан шуулгах юм чинь нэггүй шатааж тий. Яаж зандан мод чинь 1 кг үнэтэй байхгүй. 160 Америк доллар. Их гоё үнэтэй. Тэгэхээр чинь 300-400 кг гэж 1000 Америк доллараар чинь тэд нар чинь тэр үгээгүй ядуус хэдэн 100 сая ядуустай оронд бүтэхгүй шүү дээ. Бүтэхгүй. Тэгэхээр зандан мод, манганы мод зэрэг үнэтэй мод нь хиншүүхээр бас элдв үнэрийг дарж өгдөг тийм давуу талтай. Тэгэхээр Варанаси гэдэг энэ хотод хэд хэдэн оршуулгын газар байдаг. Хамгийн алдартай нь юу гэнэ? Маникарники гэдэг газар юм байна л да. Тэнд өдөрт болохоор 300-аас 400 нэг чандарладаг. Тэгэхээр ойр орчмын утаа хиншүүхээр бас юунэр нь одоо тэр байдаггүй шалтгаан нь модоо их сайн хатаагаас гадна зандан гэх мэт энэ үнэтэй мод ашигладагтай холбоотой. Тэр нь чинь ядуусын оршуулгын газар үйл тэр чинь утаа маань одоо дийлдэхгүй шүү дээ. Хүний үнэр ямар л олигтой байх вэ те. Гэтэл зандан мод үнэтэй болохоор хүмүүс боломжоор л авдаг. Дээд каст багтаа хүмүүс зөвхөн зандан модыг ашиглаж бай. Тэрч байдгаа маргад бадмарг эрдний чулуунуудыг бүр ингэ цацдаг гэдэг. Үүнээс гадна оршуулгын ёслол зориулж цэцгийн хэлхээ бэлтгэх шаардлагатай. Тийм үү? Тэд нар чинь кинон дээр гараад байдаг чинь нэг цэцгийн хэлхээ тэгээ нэг жирэ улаан юм зураад. Тэр нэг цогцост 200 кг хүрэх хэмжээний цэцэг ашиглагддаг. Ингээд дунджаар оршуулга 2-оос 3,000 Америк доллар болчиход байна. Талих чи үнэт эзүүлсийг оршуулгын газрын ажилтнууд дот кастыг авдаг гэн. Тэр бүхэлээ арга гэрийнхэн талигачд ямар үнэт идэл байгааг хэлж өгдөг. Үүнийг доодоос бусад кастыг авахыг том нүгэл тооцдог гэн. Хин чин бүр оршуулгын газар байгуулж санагчлаа шүү дээ. Нэр чандарлах заавлыг зөвхөн талигачийн хүүхэд л үйлдэх хэрэгтэй байдаг болохоор энтгийг айл бүр хүүтэй байх, ач хүүтэй байхыг их чухал тооцдог шалтгаан тэр.
Тэгээд нөгөө эн чин тойм үрж идэдэг нөхдүүд юм байна л да айгуул. Талигаач төрөл төрөсдгүй нөхцөлд үл таних хүнээр зан үйлийг хийх нь гэдэг байдаг. Гагцгүй уг хүн ижил кастад хамаарч байх хэрэгтэй. Тэгтэл чин 70 хэдэн каст байгаа шүү дээ. Яа, яг ижил кастын хүний олно гэж бас их төвхтэй. Дээд кастынхан доод кастын талигаагчд хүрэх эсвэл дээд гаралтай талигаагчд доод хүрхийг цээрлэн эднэр чинь. Кастинг систем одоо хичнээн багасж байгаа ч гэсэн оршуулах ёслолд нөгөө кастинг систем ч аим бөхтө оршоод. Хүний бие тэн хагасанд шатмагц одоо хүү хамгийн аимшигтай үүргээ одоо биелүүлэх болно. Тэр эцгийнхээ гавлыг модоор цохиж хахлах хэрэгтэй. Шатаад дуусгарна уу? Шатж яхад нь ч юм уу. Ер нь баг тал ингээд биенийхэн тал нь шатж яхад. Учир нь ямар нэг шалтгаанаар сүнс биеэ орхиоогүй гэж магадгүй гэж үздэг. Чөлөөлж байгаа юм байна. Тийм байна тий. Итгэл үнэмшлэр бол үхлийн мөчөд сүнс биеэс ямар нэгэн нүхээр гарах хэвээр. Буянтай хүний сүнс нь толгоон орой, ам, нүд чих, хамрын нүх зэрэг дээд хэсгийн аль нэхэр нүхээр гардаг. Минийх одоо энэ бүх сүнсээр гарч цолиорох байт. Доод кастинг. Гал нь гал нь сүнсийг ариусгаж дараа төрөлд хүрэх үүрэгтэй. Тиймээс оршуулгад оролцож байгаа хүмүүс өө гашууга ил гаргадаггүй. Харин ч баяр мэдэх хүлээж авдаг гинэ. Учир нь тэдний хайртай хүн дахин төрж ариусж байна гэж тэд итгэдэг учраас. Эмэгтэйчүүдийг оршуулгын ёслолд оролцуулдаг юм байна. Учир нь тэд өөлн нөгөө гой баярыг чинь нэвдэн. Харин энэ талигаачин кармадыг сөргөөр нөлөөлнө. Сүм хийдийн дэргэд орон гэрг хүмүүс зориулсан асрамжийн газар байдаг. Тэд тэнд амьдарч нас барахад нь тэднийг чандарладаг гэж. Чандарлах мөнгийг голчлон жуулчдын хөндөв нөгөө хандив өргөлөөс бүрдүүлдэг юм байна. Гэтэ зарим хүмүүсийг шатаадаг юм. Үүнд болохоор ламнар 5-аас доош насны хүүхдүүд жирэмсэн эмэгтэйчүүд болон бусад нэг тодорхой бүлгийн хүмүүс хамаардаг. Тэдний биеийг яадаг гэхээр шууд ганга мөрөнд өргөнө. Шууд ингэ зогцсон ичгэн шүү дээ. Учир нь зовлон зүдгүүрээрээ тэдний сүнс аль хэдийн ариуссан гэж үздэг. Гэтэ жоох юу газ нэг хүнлэг байгааз эдгээр хангалттай зовсон. Тийм учраас эднэрийн одоо сүнс аль хэдийн ариуссан гэж үзэж байгаа юм. Яг тэр талаас их зүгээр. За ингээд энэ мэт Варанаси хотын эрэг дагуух 8 км одоо тэр Гатхи буюу тэр оршуулах газар нь 300-аас 400 чандарлаж мөн тэр тооны хүнийг гар үл хүрэн тэр хэвээр нь өргөдөг гэсэн үг. Энэ ойролцоогоор өдөрт 1000 гаруй хүн одоо тэнд ямар нэгэн хойд насанд очгож явж байна. Тэгэхээр 300-аас 400 нэг ингээд ган мөрнөр ингээд явуулж ингээд та. Ер нь ингээд төсөөлөлтөд зүгээр маа туулгаалаар өдөрт нэг 300-аас 400 хүн ингээд урснаа л гэж ойлгож. Ган мөрнөөр нэг өөр гэж бодоод байдаг. Яг адилхан шүү дээ нэг тий. Нэг л гоо шүү дээ. Нөгөө байгаль хамгаал яана одоо тий. Аимшигтай шүү дээ. Тий. Тэгээд тэнцээс нь шууд нөгөө төлж усаа ууж хэрглэж байгаа. Тэгээд ингээд нөгөө ариусаад идэм билээ шүү дээ. Тий ингэж ороод. Тий. Хүний итгэл бишрэл гэж байгаа юм байна да. За ямар ч тач Варанасид амьдрал үргэлжлсээр л байгаа. Ган мөрөнд нэгэн цогц хөвж явахад хажуугад нэгэр чулуу хувцаа тий ингээд цохиж угааж байгаа. Өөр нэг нь бүр шүдээ цэвэрлж байгаа. Бараг бүх хүн тэнд инэмсэглэн усанд орж л идэг. Гэтэл хажууд нь нэг тий нөхөр явж л байна. Нөгөө талигч болсон. Яа тэгэхээр энтгчүүд ган бол бидний ээж. Та нар жуушд үүнийг ойлгохгүй. Бид энэ усыг уудаг. Гэт бид нар энэ усыг уудаг гэж та нар инээж магадгүй. Гэхдээ бидний хувьд энэ ч найран шүү дээ гэж энтэг хүмүүс хэлдэг. Үнэхээр тэд усаа уугаад өвчлөлтгүй юу гэвэл өвчлөлтгүй нүнэ. Энэ бүр нэг сонь. Ер нь яг энтхэгийн энэ яг амьдралаар амьдрах юм бол нэг герман хүн бол 7 хоног шууд гидсэн өвдөн. Энтгчүүд яах ч. Энэ ган мөрөн чинь доороо нэг мөнгөний орттой гэдэг лээ тий. Мөнгөний цэвэршүүлэг гэдэг гээд. Би энэ нөгөө ингэдэм байна. Магадгүй энтгчүүд тийм бичил биетний дархлаатай гэж ер нь эрдэмтэд бас үзээд ах шиг байна. Гэтэ би яг энийг үнэн мөнийг мэдэхгүй шүү. Ямар ч нийтлэлээр бичсэн байсан. Discovery сууг энэ Varanasi гэдэг энэ хотын тухай баримт кино ихтэй уснаас нь шинжилгээ авсан ба. Лабораторийн дүнэлт мэдээж маш аимшигтай гарсан. Ердөө нэг тусал ус морийг бүхлөтэн том адууг алахгүй махад муужруулах хангалттай хэмжээний хортныг агуулсан баг. Тэгээ энтгчүүд нь яах вэ? Тэгэхээр яг хүний нэг онцлог л байгаа байхгүй. Тэ. Нөгөө айраг болыг бид нар зохицсон бактериар гэдэг шиг юм байна л та тий. Чандарлах ёслолд оролцсон бүх хүн дараа нь усан чумбах эсвэл гүнждийн үрийг гангад өргөх замаар ариусгах ёстой.
Ер нь талигаа чинь бие цогцыг ариун бус бөгөөд гал дөргөн ариусгаснаас нааш энэ шинжээ хадгалдаг гэж үздэг юм байна. Биеийн бузар төрөл саданд дамждаг гэдэг учраас ганг мөрөнд орох зэргээр ариусгах олон арга хэрэглэн оршуул ёслол ингээд их одоо энэ ёслол их тарсан юм байна л да. За гачин. Гүш би энэтэй холбоотой нэг жижигхэн түүх ярьж байгаа. За. Миний өвөө ээж минь аав Хөлөөрийн Баатар хантхуу гэдэг миний өвөө одоо байсан л та. Тэгээ залуудаа ийм төрийн альчлалаар юм уу социалист орнуудаар их явдаг байсан юм билээ. Тэгээ энтгэлөө явлаа гэхтэн ээж нь буюу одоо миний өндөр эмээ ах нь шүү дээ. Бурхан минь тэр ариун анганы уснаас лавчирч өгөөч гэж гуйсан юм бэл. За тэгээ хүүн юм чинь нөгөө захиас нь биелүүлэх гээд ганг мөрөн дээр очиод тонгоосон чинь өстө нөгөө хүн амтнаа ингээ хөөд. Тэгээ ингээд сэжиглээ авч чадаагүй байгаа байхгүй. Тэгэнгүүтээ Монголдо ирээд нэг савн дотор зүгээр ингээ карантины ус хийгээд ээжээ нөгөө ганг ариун ганг мөрөнд ич усгээ өссөн байлээ л дээ чаавас ээждээ үгүй гэж хэлж чадахгүй. Тэгсэн чинь гоёлаар гаш. Тий. Тэгээ манай ээж чинь ингээд 9 хүүхдийн дунд байгаа байхгүй. Ингээ 9 үлэнгийн зогсоож агаад ста хүний амьдралд энэ ганг мөрний усаар ингээд ариулах боломж олддоггүй ингээд бүгднгийнхаа ингээд толгой молгойг нь ариулаад буу юм болж байсан. Тий, сэжгээр өвдөж сүжгээр идэгнэ гэдэг чинь наад шүү дээ. Ер нь тэр хүнд ганг мөрний усаа гэдэг өгцөн те. Тэгээс сайхан карантин ус байсан ч тэр чинь аршаан болно шүү дээ ер нь. Тий. Пласебо эффект явагдаж тэр чинь. За наа чи өстой гоё төгөх шүү дээ. За ингээд дэлхийгээр нэг тархан сусан хөдөлмөрч болон монголчуудаа шинжлэх ухааны тань мэдгүй од мөндөр сувгийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлэг өнөөдөр хачин жигтэй оршуулгын ёслоор ингээд үргэлжлэн хүргэлээ. Та энэ твитлийг золон од мөндөр радио 83.3 болон 107 хост толгойноор энэ нэвтрүүлгийг хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийг аялах боломжийг хүмбэр дүрээтэй Join Me цэгийн мэн болон хялбар хөрөнгөлийн үйлчлэгээ танилцуулж байгаа Худалдаа өргөжлийн банк ивент тэтгэлээ. Студид Join Me цэгийн мэний захирал цомрлог болон хөтлөх зандаа миний биелээ. За баярлалаа цомоо. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөнжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 92 30 15 15 92. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухааны танин мэдхүй Монголд ялах болтугай.